Яг хүн өөрийн биш юмд ч хүн амьд ингээд бас жоохон хэцүү болж байгаа. Тэгээд одоо ямарсаа өөрийн гэсэн нэг сайхан байшинтай очтоо дөрвөн сайхан хүүтэйгээ их нартайгаа тавуулаа зургуулаа сайхан амьдрандаа. Автовазын нэг алах хаагч амны орон сууцыг алах хаагчийн өөрсдийн санаачлагаар өөрсдийн хөрөнгөөр барьж өгөх шийдвэрлсэн. Энэ хүрээнд одоо техник үйлчилгээ засварын хэлтсийн цагдаа засварчин Цэвэн дөржийнхөө одоо өөрийнх нь амны хашаад за автовазын алах хаагчдын нэг өдрийн цалин хандивлан өөрсдийн хүч хөдөлмөрөөр амны орон сууцыг барьж бид нар өнөөдөр ашиглалтанд оруулж байна. За Цэвэн дорж маань цагдаагийн байгууллага тодорхой хугацаанд ажилласан, цагдаагийн байгууллагад идэх санаачлагтай үр бүтээлтэй ажиллаж байгаа манай тэргүүний алах хаагчдын нэг. Санхүү ард талын албаны ахлагчийн зөвлөлд санаачлан алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг бодитойгоо шийдвэрлэх зорилгоор нэг алба хаагчид 88-ийн харьцагтай амны орон сууц барьж өгөх ажлыг барилга байгууламжийн хяналтын хэлтстэй хамтран ахлагч бүрэлдэхүүн маань нэг өдрийн цалингаа сайн дурын үндсэн дээр хандивлуулж тус албаны нийт төвцөр бүрэлдэхүүн сэтгэлийн хандив өргөж оролцлоо. Уг байшин маань ажлын хүчний зардалгүйгээр алба хаагчдын оролцоотойгоор 380 тогттой бохир дулаан шийдэгдсэн эко байшин хүлээлгэж өгч байгаадаа таатай байна. Ахлагчийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа удирдлагууд болон нийт алба хаагчдаа баярлалаа. Намайг Нямтай өвгтэй Цэвэн дорж гэдэг. Санхүү ард талын албаны автовазын техник үйлчилгээний цагдаачлалаар засварчин албаны жишээл 15 дахь жилдээ ажиллаж байгаа. Манай ихрийг төмөр очрогтой алтан цааж байдаг. Хамаатныхаа байшинд амьдардаг гэсэн хэрэг. Тэгээ одоо 4 хүүхэдтэй болсон. Хүний юмд бас одоо хүртэл амьдрын гэдэж бас хэцүү шүү дээ. Тэгээд өөрийн гэсэн байшинтай болсондоо маш их баяртай байна. Яг хүн өөрийн биш юмд ч хүн амьд ингээд бас жоохон хэцүү болж байгаа. Одоо ямарсаа өөрийн гэсэн нэг сайхан байшинтай очтоо дөрвөн сайхан хүүтэйгээ их нартайгаа тавуулаа зургуулаа сайхан амьдрандаа.